Эхэнд хөтөлбөрт бол за яг өөрөө хийх ёстой юмудаа цагшаасан. Тэгж харахад бол дандаа нөгөө одоо өдөр тутмын дээр байдаг те 2-3 зүйлээсэн. Одоо яг хөтлөөд харахад өдөр болгон ямар нэгэн зүйл одоо өмнө нь 3 зүйл байсан бол энэ удаа 5 зүйл ч юм уу те яг өөртөө хэрэгтэй гэдэг зүйлүүдээ бичдэг болсон байлээ. Би өмнө нь яг цагийн менежмент амар муу байсан. Тэгээ одоо болохоор яг ингээд төлөвлөж эхэлснээс хойш яг тэр өдөр энийг хийн, энэ өдөр энийг хийн гэд цагийн менежмент сайн болсноос илүү тэгээд амар их юм амжуулж чаддаг болсон. Тайм менежмент гэсэн юмтай холбоотой шүү дээ. Уусаа цаг төлөвлөлт. Наад шиг одоо тэгэл яг хийдэ гэж бодож байгаа унтчдаг хүмүүс бол аюу хэрэгтэй зүйл шиг санагдсан. Та тэгвэл тэрийг яг ингээд 7 хоног болгон хөтлөж чадж байгаа юу? Чадж байгаа юм. Чадж байгаа шүү. За эхэндээ бол ингээд зүгээр чимэглээл ингээд бараг хүнд хийж өгч байгаа юм шиг хийжсэн. Тэгээ сүүлдээ бүр яг ингээ өөрийнхөө төлөө ингээд хийх ёстой ажлуудаа тэр дөрвөн ингээд яаралтай бишээр нь ингээ хуваарлаад тэгснийхаа үр дүнд илүү их цагтай болж тэгээд тэр илүү цагуудаа өөрийгөө хөгжүүлэхэд зарцуулж эхэлсэн. Level up хөтөлбөрийн хүрээнд бид өдөр тутмынхаа орлого зарлалгыг хянаж өдөрт яг юунд мөнгөө хэрэггүй зүйл зарцуулж байгаагаас хуурч ингээд санхүүгийн сахилга батд болсон.